Клара Даун олон охтуудад урам зориг өгөх контентуудыг үйлдвэрлэдэг инфлюенсер билээ. Хэдий өөртөө итгэх итгэл өөрийгөө хүлээн зөвшөөрөх талаар тунхаглаж олон танигдсан ч гэсэн өөрийнхөө уриалдаг байсан бүх зүйлийн эсрэг болох гоо сайхны хагалгаанд орсноор маш их дагагчтай алдсан. За ингээд түүний түүхийг та нартайгаа хуваалцахаар бэлтлээ. YouTube эсвэл TikTok ашигладаг бол түүний царайг хараад л танд танил санагдах байхаа. Хичнээн дагдаг үуч гэсэн Кларагийн бичлэгүүдийг харж өнгөрсөн л биз дээ. Клараг ярьж байгаа бол body positive-ийн талаар ярихгүй байж болохгүй. Body positive нь 1960 оноос хэд өндөр гоо сайхны стандартуудын эсрэг нүүр тулан бий болсон юм. Гол уран бол өөрийгөө байгаагаар нь хүлээн авч хайрлах. Анх өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэсэн утгаар гарч ирсэн хөдөлгөөн нь одоо хэд ирчээ авч үндсэн санаанаас хайлан арай өөр утгыг илэрхийлдэг болсон мөлий. Тэгэхээр body positive гэдэг нь юу ч болсон хамаагүй гоо сайхны стандартуудын эсрэг зогсох уу? Эсвэл өөрийнхөө биеийг өөрийнхөө хүснээр өөрчлөх хэрэг чөлөөтэй амьдрах уу гэдэг хоёр салаалаад л байгаа юм да. Клара Даун хамгийн анхны бичлэгийг 2019 оны 2 сарын 4 хайртай зүйлийг хий гэсэн тайлбартаагаар YouTube сувг дээрээ постлж байсан. Тухайн бичлэг нь бүхлээрээ өөрийгөө байгаагаар хүлээж авах, өөрийгөө байгаагаар хайрлах талаар агуулгатай байсан юм. Түүний анхны бичлэгүүд нь зөв амьдралын хэв маягийн талаар байсан бол нэг бичлэг түүнийг YouTube-ийн зах зээл сегментийг өөрчилсөн юм. Тэр нь болохоор өөрийнхөө хавтгай цэжний талаар байв. Хэрхэн бусдаас өөрч гэсэн өөрийгөө байгаагаар хүлээн авах вэ? Яаж anxiety-гээ даван туулсан бэ гэж өөрийнхөө түүхийг хуваалцсан түүний бичлэгийн тесрэлийхэд үргэсэн юм. Үүнээс хойш хэд туранхай охтууд болон хавтгай цэжтэй охтуудад урам зориг Ол төлөв хавтгай тал руугаа чиглэсэн рилсийг олноор гаргаж өөрийгөө байгаагаар нь хүлээн авах талаар бичлэг постлж эхэлсэн. Тэр бичлэгнүүдэд ирэх комментуудын ихэнх нь сайшаал магтаал байв. Хүмүүсийн хувьд Клара Даун туранхай охтын итгэл үнэмшлэн болсон хамгийн анхны инфлюенсер болж түүний хаягуудыг хандах хандлт болон дагагчид тасралтгүйгээр өссөн юм аа. Үүнээс хойш түүний ихэнх контентууд туранхай бие болон хавтгай цэжтэй шууд хамааралтай болсон гэж байгаа. Ер нь бол нэг сэдвэрээ хоорондоо ижил агуулгатай бичлэг болон рилүүдийг тогтмол постлдог болвоо. Тухайн контентууд нь туранхай гэдгээсээ болж төртөг байсан охтуудыг маш хурдан татаж чадсан. Клараг туранхайгаас болоод бүлий төртөж байсан талаар олон тооны бичлэг оруулж байсан. Хэрэн нэг өдөр Клара би хэрхэн туранхай байдаг вэ гэсэн нэртэй бичлэг YouTube хуудсандаа оруулжээ. Тухайн бичлэг нь Кларагийн өмнөх бичлгүүдээр уриалж байсан бүх зүйлсийг эсрэг байлаа гэж. Өмнө туранхайгаасаа болоод бүлийдүүл маш хэцүү байсан. Өөрөө туранхай байхыг хүсдэг байсан болж таарч байгаа юм. Тэр бичлэгний хоёр маш их өлсөх хүртлээр ямар ч хоол иддэггүй гэх мэтийн зөвлөгөө өгсөн. Сэтгэл зүйн докторгүй байдал байгаа өсвөр насны хүүхдүүдэд маш буруу үлгэр дуурайл болох нь мэдээжээ. Бас тархалахыг хүсээд ч чаддаггүй хүмүүс таалагдахгүй шүү дээ. Бараг л өмнө ч үзэгчд рүүгээ ус цацсантай ижил зүйлийг хийсэн байгаа юм аа. За тэгээд бичлэг нь 36,000 доошоо харсан хураа авсан байдаг. За тэгээд үүний дараа Кларагийн хариу үйлдэл хэмэлцхэн коммент офф болох байв. Ямар ч тайлбаргүйгээр тэгснэ байж байгаад 2025 оны 4 сарын 1-нд шинэ мөөм хийлгэсэн бичлэгээ Недмийн баярын тоглоом ухааны тайлбартай постлсан юм да. Гэтэ Недмийн баяр болж байсан учраас үзэгчид магадгүй тоглоом хийж байгаа байхаа гэж хүлээн авсан байна. За тухайн явдлаас 4 сар өнгөрөхөд шинэ мөөмтэй бичлэгүүд үргэлжлүүлэн орж ирсээр л байв. Тэр үед л дагагчид нь тоглоом биш байсныг нь ойлгоноо. Ингэж Кларагийн өмнө уриалдаг бүх зүйл худал байсан мэт дагагчдад нь ойлгогдож байгаа юм. Ер нь бол анхны бичлэгүүд дээр хавтгай сэж нь өөрийнх нь онцлог. Хиндээ дургүй байсан ч одоо өөрийгөө хүлээж аваад биенийх нь хамгийн гоё хэсэг болсон энэ төр гэж байсан шүү дээ. Үүний дараа маш богино хугацаанд Клара 500,000 дагагч алджээ. Дагагчтай алдснаас гадна олон тооны хүмүүсийн өөрт нь урам хугарч байгаа талаар сөрөг комментуудыг хүлээн авсан. Яг л өмнөх шигээ тайлбар хэлэхгүйгээр улмал дагагчдынхаа дургуйг хүргэсэн контентуудыг постлсоор байв. Хэрвээ би чам таалагдахгүй байгаа бол надад хамаагүй ухааны утгатай контентууд постлсан байгаа юм. Үзэгчдийн хувьд өмнө өөрийнх нь түгээдэг байсан гол үзэл баримтлал болох өөрийгөө хайрлах, өөрийгөө хүлээн авах гэсэн сэтгэл үнэмшлүүдийн эсрэг үйлдэл нь дургуйг нь хүргэсэн байхад тайлбар хийхээсээ илүү улмал гал дээр бензин асгаж байгаа юм шиг үйлдэлүүдийг хийсэн байлаа. Ингэж л Клара өөрийг нь чин сэтгэлээсээ дэмжиж итгэдэг комьюнити үнэн ч дагагчтай алдсан юм да. Цаашлаад өөрийнхөө өөрчлөхгүйсэн бичлэгний хувьд шинээр мөм хийлгэсэн шалтгаанаа just have a fun ухааны билээ. Тэгэхээр бараг л хавтгай байхаа нүүдгартай гэсэн утгыг илэрхийлж байгаа юм байхгүй юу? Товчондоо бол хавтгай цээжтэй байх нь зүгээрээ гоёо хүлээж авах хэрэгтэй гэж гарч ирж дагагчдын бейстэй болоод дараа нь мөнгөтэй болсныхоо дараа мис ажилбарт орсон байгаа. Тэгэхээр анханасаа мөнгөтэй болох гэж контент хийдэг байсан юм шиг ер нь бол санагдуулж байгаа байхгүй юу? Мөн тухайн талбартаа өөрийгөө хагалгаа хийх болсон шалтгаанаа зөвхөн have fun гэж тайлбарлаад бас өөрийнхөө үргэлж оруулдаг байсан үзэл баримтлал болох өөрийгөө хүлээж авах, хавтгай цээжийг хүлээн зөвшөөрөх талаар хийсэн контентуудаасаа залхаж өөр төрлийн контентууд руу хорох болсноо хэлнэ. Яа. За тэгээ үзэгчдийнх нь анзаарснаар бол Клара хагалгаанд орсон найз залуугаасаа болсон байхаа гэд ер нь бол жоохон муу санаалаад байгаа байхгүй үзэгчд нь. Яасан гэхээр түүний хуучин найз залуу нь гарч ирснээс хойш Кларагийн аккаунт, хосуудын аккаунт шиг хамтын бичлэгээр дүүрсэн. Түүнээс гадна хосын аккаунт ч бас тусдаа нээсэн байна. Тэр аккаунт маш хурдстайгаар өсөж богино хугацаанд 2 сая саб цуглуулсан. За тэгээд тэрэн дээр байгаа хосын бичлэгүүд нь бас яг зүгээргүй. Яг кринж эсвэл ойлгомжгүй гэлтэй тоглоом шоглоомод орж ирж байв. Хэрвээ найз охиноо цээжнийхээ хэмжээнээс болоод эмзэлдэг байсныг мэддэг байсан бол яах гэж ийм контент оруулах юм бэ? Бор сонирхол татах гэж үү? Эсвэл хандлах гэж үү? За тэгээд ерөнхийдөө энэ хоёр ингэж үргэж байгаа салтынхаа талаар ерөөсөө ямар ч тайлбар тавиагүй заяа.
За тэгээд найз залуугийнх нь бүр өмнөх найз охин гих бүсгүй гарч ирэн араар тавилтаас болсон байж болно гэд түмэнд ерөөхдөө бол түгэнэ. Найз залуу нь бүр өмнөх үерхэж байсан харилцаанаас Кларатай араар тавьж салсан юм байна л да. За тэгээд нэг араар тавьчихвал 1000 араар тавьчих гэдэг л үйл юм байна. За тэгээд ер нь л red flag байсан нь олон талаараа мэдэгдэж байгаа юм аа. Дагагчдын нь үзэж буйгаар Кларагийн хажууд байж түүнийг яг өөрийнхөө хүснээр өөрчлөхийг хүсдэг байсан учраас Клара нэг л өдөр нөлөөлөлтөнд ороод хаалгаанд орсон ч байж болох аж. Гэтэ одоо тэгээд тэр хоёрын ямар дунд нь байгаа хамаг яриагийн сонсоод байжсэн биш яаж мэдгүй те. За үүний дараа Клара өөрийнхөө салтыг хэрхэн тайлбарласан бэ? За тэгээд ингээд мандхан болохоор ингээд яг босон хамаг явдлаа ингээд бичлэгтэр ингээд тайлбарсан байхгүй юу? Тэгээд Кларагийн бичлэгнээс найз залуу нь маш сонин зан гаргасан мэдэгдэнэ. Клара салтын шалтгааныг miscommunication буюу буруу ойлголцол гэж тайлбарлав. Хосууд Канадад амьдардаг байхад үнэхээр сайн ойлголцдог байжээ. Клара Вьетнамаас найз залуу нь болохоор Филиппинээс гаралтай хүмүүс шүү дээ. Клара хэсэг хугацаанд найз залуутайгаа хамт Канадад амьдарсан. Тэр үед хамаг юмд болж бүтээд янзын байсан юм баха. Дараагаар хосууд болохоор тусдаа амьдрах болж найз залуу нь төрлөх Филиппинд очоод Клараг үл ойшоож эхэлсэн байна. Клара ч энэ үед болохоор холын зайнаас болсон гэж бодоод л байсан юм байна штэ. Хосууд хоорондоо ярилцаж байгаад Вьетнамд амьдарч эхэлцгээхээр хоорондоо тохирчээ. Клара ч яг хэлсэн ёсоор Канадаас Вьетнам руу нүг хамаг бэлтгэлээ базаагаад байж байтал найз залуунд сүүлчийн бүчөд би Вьетнамд амьдрахгүй ээ гэж залгсан байгаа юм. Ярилцаар байгаад хамт Филиппинд амьдрахаар болжээ. Хэлсэн ёсоор Филиппин эртэл найз залуу Клараг үл ойшоогоод байсан учраас салтанд хүрсэн байна. За тэгээд хоёр талын хоёулангийнх нь төгөөг сонсоогүй учраас энэ хүрээ тайлбарлахаа боллоо. Клара даавууд 500 мянган дагагчтай алдсан ч гэсэн инфлюенсерийн зах зээл байсаар л байх бол түүний алдсан зүйл нь 500 мянган тоо багассан гэхээсээ илүү Клара чин сэтгэлээсээ итгэж үеийг нь үн зөв хүлээж авдаг байсан хүмүүсийн итгэл найдвар юм. Хагалсан шилийг буцаанааж болохгүй тэйжлэр хичнээн буцаан итгэлийг олохыг хичээсэн ч тийм ч амар байхгүй болов да Клара. Кларад болсон явдал body positive үзэгдлийн утга учир зорилгыг дахин нэг тунгаан бодоход хүргэсэн мөлий. Body positive гэдэг нь өөрөө хүмүүс ямар ч байсан өөрийгөө байгаагаар нь хүлээн авч хайрлах хөдөлгөөн гэдэг. Гол зорилго нь болохоор нийгмийн тогтоосон хэд өндөр стандартын эсрэг хамтдаа эвлэлдэн нэгдэх зогсох билээ. Хэрвээ нийгэм нь бүхлээрээ яг л ерөөсөө нэг ч удаа хагалгаанд орж болохгүй гэж дараад байвал бас яах вэ гэдэг болж байгаа шүү дээ. Гэхдээ үнэхээр яг ямар нэг юм өөрчлөхийг хүсч ивэл яг өөрчлөх эрхтэй байхгүй зөвхөн яг оригиналаараа л байх ёстой гэж дараад тавил body positive нэг хэсэг болно гэж юу? Энэ дээр бас бодгол хэрэгтэй байх. Body positive хөдөлгөөн нь анх 1960 оны илүүдэлжингийн хүлээн зөвшөөрөх хөдөлгөөнөөс үүсэлтэй гэж үздэг. Илүүдэлжинтэй хүмүүсийг ялгарлан гадуурхахыг эсэргүүцэж тэгш эрхийн төлөө тэмцэж байсан хөдөлгөөн билээ. Гэхдээ сүүлийн үед body positive хөдөлгөөн арай өөр утга агуулмжийг илэрхийлж эхэлсэн байдаг. Тархалт нь өөрөө биеийн эрүүл мэндэд хүчтэйгээр нөлөөлдөг. Хэд тархалтай хүнд турхтан туслах биш. Тархан байх зүгээрээ. Body positive бай гэж зөвлөх. Эсвэл турах гэж орлож байгаа хүн өөрийгөө байгаагаар нь харил. Юу гэж битгий өөрчилж гэж зөвлөх нь өөрөө body positive мөн үү? Хэрвээ ямар нэгэн хүн өөрийнхөө биений нэг хэсэг дургу тэрийг өөрчлөөд илүү аз жаргалтай, өөртөө ихтэй болох боломж байхад болохгүй. Заавал байгаагаараа оргиороо байх ёстой гэж үзэх нь ерөн зөв үү? Мөн ямар нэгэн мис ажилбарт орсон хүнийг мөрсний гаргаж ирж чи юм байсан. Өөрийгөө өөрчлсөн гэж дараад байвал ерөн тэгээд бас зөв гэж үү? Тэр бас зөндөөл бодох хэрэгтэй байх. Клара тохиолдсон явдал өөрийнхөө итгэл үнэмшлээсээ зөрлөөгөж фенүүдийн дургуслыг хүргэсэнд байгаа юм. Фенүүд нь түүний шинэ хувилбарыг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан ч өөрийгөө ойлгохтой ойлгомжтой хариулж чадаагүйгээс барахгүй. Тайлбар нь хүртэл жоохон сонирн байсан шүү дээ. Just have a fun гэх мэтчлэн. Үзэгчтэй үнэн хэлгийн хооронд эсвэл учир шалтгаанаа хүн ойлгож мэдрэхээр тайлбарлахаар үжилтэй байх гэж хагалгаанд орсон гэсэн тайлбар хийсэн нь ингээд буруудаж байгаа юм л да. Клара хэдийн инфлюенсер ч гэсэндээ өв хүн шүү дээ. Тэр хүнийг биендээ ямар ч өөрчлөлт оруулахгүй өөрөө шийдэх ёстой. Тэрнээс биш хэдэн жилийн өмнө хавтгай цэжээрээ бахархах шалтгаан гэсэн утга агуулгатай бичлэг хийсэн учраас хизээж өөрчлөгдөж болохгүй гэсэн юм байхгүй. Хүн өөрчлөгдөж болно. Хүний эзэл бодол өөрчлөгдсөн ч байж болно. Гэтэ positivity нь хүний биеийг байгаагаар нь хүлээн авч хүндлэх шүү дээ. Тэр үнэхээр ямар нэгэн зүйл өөрчлөхийг хүсэж байсан бол өөрчилж болно. За ингэж өнөөдрийн бичлэгийг өндөрлөцгөөе. Та нар маань яриулахыг хүсэн сэдвээ комментаар хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.